Ер нь Монгол хүмүүс гендээ ямар гүйлгээ ухаан сайтай, яаж сэтгэдэг, хэр хүчтэй, хэр хатуужилтай гэдгийг харуулах юм наадгаа гэдэг нэвтрүүлэг гарах гэж байгаа. Тэрийг үзвэл та нар бүр гайх юм байна л да гэж. Энэ Монгол улсад чинь 150 сая төгрөгийн төлөө бүр маш олон хүмүүс бие махбод сэтгэл зүгээ золиослоод бүр аимшигтай ширүүн өрсөлдөөний хийж ийн. Эний талаар таад мэдсэн үү? За, сайн байцгаана уу, Баки байна. За, бүгдөө сайн байцгаана уу, Баатар Легаси байна. За, бит хоёр өнгөрсөн жилээс наадгаа гэд үндэсний хэмжээний шоунд оролцсон тий. Тэр нэвтрүүлэг нь одоо шилдэг хориод тодруулах гэж байна. Өнгөрсөн 7 хоногт бас явсан. Энэ 7 хоногийн бүтэн сая өдөр NTV телевизээр та бүхэн маань бас сонирхоод үзээрэй, бас үзэж байгаа хүмүүс ч гэсэн байгаа бах. 9:30-аас шүү орой. Тий, 9:30-аас. Тэгээд яадагчаасаа энэ 7 хоногтоо гараад шилдэг хориод тодруулчаад бас хэсэгтээ амархаар байгаад байгаа. За, эхлээд Баатарынхаа бичлэгийг үзье. За энэ яг хонгорын хэлсэн дээр болсон тий. Тий. Тэгээ ер нь бол угаасаа би ингээ хоёулангийн тухайд мэдэрсэн байхгүй угаасаа би ингээ хоёулангийн бол байж чадах юм байна. Одоо манай Баатар найз болохоор энэ доор нь байгаа энэ бараг боолгоод угааш амар тийм байж тийм чи боолгоод байгаа. Хөл тий. Хоёулангаар гайчаад ингээ боолгоо. Гэхдээ бас хамаагүй амар боогоогүй л бах тий. Бас гайгүй. Тийм бүр амар бооцсон гэдэг дууссан. Энэ нь болохоор яагаад 4 хүн байгаа вэ гэхээр 2-2-оор хамт нэг баг болсон байгаа. Тэгээд энэ баг нь болохоор яг өөрсдийнхөө саналаар бол болоогүй. Ингээ цаанаас нь өгсөн тий. Саналаар болсон бол бит хоёр бол нэг баг болцсон явж байгаа. Тий. Тэгээ энд болохоор энэ дээр босцсон байгаа энэ зогсож байгаа энэ ах манай Баатартай нэг тал болсон байгаа. Тэгээд манай Баатар маань болохоор нэг хүнийг нь аргалж байгаад нөгөө хүнийг нь бас ер нь бол барайл үзээл байгаа юм тий бас. Тэр баруун гараар барьсан биш зүүн гараар. Бас энэ дээр бас сайн ялчгүй нэг гарыг нь ингээд ашиглахгүй болгочих шүү дээ тий. За ингэж хэмдэхт над руу тийшж байгаа. Айгу сэргэлээ. Хөдөлгөөн. Энэ чамд айгу хэцүү байсан уу? Яг энэ даалгавар дээр юу ямарх байсан бэ? Гэхдээ надад амар кайфтай байсан. Угаасаа яг энийг тгсэж байсан юм. Тий. Жохон халуун л байсан. Бусдаар бол яг яалчгүй гоё байсан тий. Би юм контактн дээр юм барилдах юм дээр би амар өөртөө ихтэй байсан байхгүй угаасаа. Тий. За тэгээ одоо энэ том энэ чулуун юмыг авч гарах хэрэгтэй байгаа. Дөнгөт сая түлхээд унгачингууд манай Баатар найз шууд хоёулангийн бариад авчиж байгаа тий. Гоншортой лав гачир бас гоё тайлбарласан. Панелистууд бас гоё байсан. Панелистууд гоё байсан. Гоншортой бүгд. Ямар лаги. За яа тэгчээсээ ингээд нэг хальт нэг ийм бичлэг байна. Дараагийнх нь болохоор Бакигийн бичлэг байгаа. Би болохоор угаасаа нэг номерт гарсан байхгүй тий. Тэгээд Баки бас яг араасхан баг 4 1 2 3 хүний дараа яг араас гарч ирсэн тий. Одоо энэ бүтэн сойны эхнийх нь яг матч Бакигийн матч байгаа шүү. Тий. Одоо тэр миний гарах гэж байгаа энэ бүтэн сой өдөр гарах гэж байгаа ангийнх нь одоо трейлер маягийн юм одоо NTV дээр бас орсон байлээ NTV дээр. Тэгээд энэ одоо хамгийн урталт байгаа нь болохоор манай багийн Маргад байна. Тэгээд өрсөлдөгч багийн Жана байна. Тэгээд ангар мөрөн миний дээр байгаа тий. За ядагчсан хоёулангийн тэрвэрцэн л байна. Энэ нилээ юу асан бэлээ хүмүүсийн доргоо хүргэсэн байлээ. Янз бүрийн бүлийдэлт бол амар явж илээ. Гэхдээ бас хүмүүс нөгөө өөрөө ийм момент орж үзээгүй тохиолдолд бас хамаагүй тэгж бүдэж болохгүй л дээ тий. Хүнээс ингээд юу ч гарч болно шүү дээ тий. Яалтчгүй тэр үед би тавьж болохгүй л гэж бодсон. Ер нь бол би чи тэмцээ юм чи тэгээд топ 20 руу орохгүй юу гүй юу энэ чи ингээд бас амар чухал юм шийдэж байгаа шүү. Зүгээр нэг үе биш шүү дээ. Тий. Яалтчгүй аль нь бас буугаад өгч болохгүй тий. Хэрвээ ингээд нөхөрсөг гэх юм уу те бас одоо ингээд албан байгууллагын юу бол бас арай юу өөр байх байсан баг. Яалтчгүй энд тэмцээн явагдаж байгаа. Тэгээд үе даваад явж байгаа болохоор үнэхээр дотроо л айгүй олон юм бодогдчихсэн. Үнэхээр хэцүү байсан. Бас амар нөгөө эмэгтэй хүн өвтгöd байгаа болохоор эрэгтэй хүн байсан бол нэг санаа зовхгүй байх л да тий. Бүр илүү чангал ороогоо бүр тавихгүй л гэж явж явах байсан баг. Тэр марга манай баг гайхаад тий. За манай гэдэг сүйд рүүгээ ингэ тавьчихсан л та тий. Одоо ингэ тавьчих.
Гэтэ энийг чи тэгээд эмгтэй хүмүүс хараад тавьсан л ахалтай харах горлоод хараа тий. Зөндөө олон юм бодогцсон. Яалчгүй амар олон юм бодогцсон. Нөгөө санаа зовсон. Тэгээ бас бид нар ч нөгөө зургатаар гарч байгаа шүү дээ тий. Ингээд бас олон нийтийн сүлжээгээр явж байгаа болохоор бас ингээд хүмүүс намайг жоохон муугаар бодох үедээ гэж айгүйх санаа зовсон. Ингээд бид нар чинь ингээд хүмүүс айгүй олон залуучуудын төлөөлөл болж байгаа даа шүү дээ. Тэгснэ ингээд ийм жоохон бүдүүлэг соёлгүй гэх үедээ энэ залуу ингээд эмхтэй хүнд айгүй муухай харьцаж чинь ч гэдэг юм уу те. Тэгэж ярих уу гэж санаад ер нь бол айгүйх зовсон. Айгүй олон юм бодсон тэр үед. Гэтэ энэ дээр би олон чамруу өстэй амар орилоод би чи хараа сууж байгаа шүү дээ цаан тэрлээ сууж өстэй. Энэ хэсэг дээр бол тэгээд үзэл байжсан баг те. Яг тэрний өмнөхдөр бол сонсч байсан. Яг ингээд гүүгээд ирж яхад бол ингээд орилоод байгаа гэж нь бол сонсч байсан. Би яг нөгөө нэг наатлын нөгөө тайз байгаа шүү дээ тий. Тэр тайзан дээр болохоор сонсоогүй. Ер нь орилоод байгаа гэж сонсоогүй нэрээ. Би тэрийг бол бүр чамааг муухагаар хийсэн гэсэн. Би тэгээд цаашаа явчаад буцаад энэ одоо ингээ булаацалж байгаа хэсэг рүү гүйж явах үед болохоор ер нь бол чамааг орилоод байгаа гэж сонссон. Тэгээ бас ер нь бол ингээд бас тэнцээс чинь хүч авж байгаа л да тий. Тэгээ харин тий тэн дээр чи би нөгөө мэдж байгаа болохоор чамруу орилоод байгаа хөөх. Чөөд яг нэг хэсэг удаашаар гараад би чамааг заа ингээ буугаад өчлөө дөө гэдэг. Яг бодоол за болохгүй шүү гэж орилсон баг. Тий. Боломж байгаа шүү. Тий. Тэгээд за тэгээ юу болсныг тий энэ бүтэн сайн өдөр үзээрээ манайхан тэгээд